сайн байцгаана уу? Мжмаажт байна. Тэгэхээр гэр бүлийн хэрүүл маргаан ер нь хүмүүсийг хэрэлдүүлж багалтуулдаг юм яа гэм бол тэгэд анхны шүүх яаж болсон талаар би танарт хэлж өгч бодсон. Эхлээд 3. Тэгэхээр 3 эхнээс нь унших юм бол эзэн бурхны бүтээсэн альва хэрийн амьд дотроос могоо гарч ирээд тесрэгт орч ирээд эмэгтэйтэй ярьдаг байгаа. Тэгээд чи энэ модоос идэж болох уу болохгүй юу гэж хоорондоо ярилцаа. Тэгээд сүүлдээ муу сайхан харагдсан болохоор нь модны жимс хүнс болоход чимтэй нүд болоо мэрэгэн ухаантай болгочмаар шул хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түнээс авч идэж байгаа. Тэгээд тэр эмэгтэй зөвхөн өөртөө аваад идэхгүй тэр бас өөртөө хамт байсан нөхөртөө өөртөө идэжээ. Тэгэхээр ихэнх хүмүүс ярихдаа Эва жимс идсэн тэгээд Адамд өгсөн эмэгтэй хүн нөхрийг хуурсан мөрчлөлт янз янз юм ярьдаг л та. Тэгээд нэг юм айл хорогтой. Эва Адам гэдгийг оронд эхнэр нөхөр гэж тавьд үз. Тэр бас өөртөө хамт байсан нөхөртөө өгсөн. Тэр эхнэр нөхөр хамт байсан ба. Энэ бол анхны гэрүүл. Бурхны анхны бүтээл бол зөвхөн Адамыг биш Адам Эва хоёрыг эхнэр нөхөр хоёрыг бүтээсэн байна. Зүгээр нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн биш. Энэ хоёр хүн эхнэр нөхөр байсан ба. Тийм энэ хоёр хүн хүүхдтэй болдог суудаг тэр хүмүүс шүү дээ. Тэгэхээр өөртөө хамт байсан нөхөртөө өгч байгаа. Тэгээ тэр ч идэж байгаа. Тэгээд тэр хоёрын нэгдэж хоёулаа нүцгэн байгаа мэдээд хичээл нуугдаад байж байгаа юм л да. Зүрх ороход эзэн бурхан цэцлэг дундуур алхаж яваа чимээсээ ир хүн тэртэйгээ хоёул эзэн бурхнаас оршихугаас цэцлэгийн модондор нуугдчихэ. Тэр Адам Эва хоёр нуугдчихвш ир хүн их нэртэйгээ хоёулаа нуугдсан гэж бичсэн байгаа. За ингээд гэр бүл гимд орчиж байгаа. Хоёулаа. Гэтэл эзэн бурхан түүний дуу чи хаана гэж сууж байгаа. Би таны дууг цэцлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм а гэж хэлв. Тэр бид бурханы эсрэг янз бүрийн гим нүгэл өвлдөх үедээ дуулгар байх үедээ шууд мэддэг. Яадаг вэ? Айсан. Тэгээд өөрийгөө нуусан гэж хэлж байгаа. Тэгэл тэр чамааг нүцгэн байсыг чамд хэлсэн бэ? Бүү идгсэн миний чамд явчаасан тэр модны жимсээ чи эзнэ үү гэж суусанд. Хүн натаа хамт байлахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимсээс өгсөө гэж хэлж байгаа. Миний ихнэр жимс өгөөд гэж хэлээгүй. Яасан бэ? Энэ мөчөд нөгөө ихнэр маань ихнэр нөхөргээ байжсэн хоёр маань тэр эмэгтэй чинь хэнийг гэж бурхныг бурдгсан маа. Таны надад өгсөн тэр эмэгтэй чинь л намааг яасан байна. Орлчлоо гэж хэлж байгаа. Тэгээд би эзэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр өөрөөхөө ямар ч хүн ер нь өөрийнхөө буруу би буруутай гэж хэлэхээс өмнө яадаг вэ? Тэрнээс болсон. Энэ бүр юу гэсэн бэ? Таны надад өгсөн, надтай хамт байлахаар таны надад өгсөн гэж хэлж байгаа. Тэгэхээр та буруутай тэр хүүхнийг өгөө юусан бол юм болохгүйсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр эмэгтэй чинь гэж хэлж байгаа. Нөгөө манай ихнэр хайртай Эва биш, тэр эмэгтэй болж хүрсэн. Тэгээд эзэн бурхан тэр эмэгтэйд чи яаж байгаа ч юм вэ гэсэн тэр эмэгтэй тэр могоо намайг мэдлсээр болоод би эзэн л гэж. Өөрөө хурдаж ирдсэн би таны дуулуургүй байсан гэж хэлэхвч могоо намайг хурцсан. Эзэн бурхан тэр могоо таж чи эмэг хэрэгээс суучир хамаг мал адуус игээд тэр талын хамаг зүйлийг хамтаас илүүгээр харагдсан болоо гэд явуулчих. Ингээд би дараа нэмэгтэй бас хараад байгаа. Би чамайг тэр эмэгтэйтэй өс сонзонтой болно ба бас чиний өр хүүхдээ тэр эмэгтэй өр хүүхдээ өс сонзонтой болгох болно. Тэр эмэгтэй өр хүүгчний толгойг янзалж чидүүний өсгийг нэцлэн. Бас тэр эмэгтэй би чиний жирэмсний зовлон хүлэмж өсгөж их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чир нөхрөө хүссэн мөрөөдөж их нөхөр чинь чамайг захирна гэв. Ингээд яагаад тэр нөхөртөө загтах тухай хүртэл шалгарч байгааз Адам тандаа чихнэрийнхээ үгийг сонсож бүү идгсэн миний чамд чаасан модоос эзүүч чамаас болж газарт гараад хурц чи насан туршдаа зүтгэж байж ургацыг идэх болно гэж. Газар чам зангуу ба халгааг ургуулсан чи тариалан л байгаас ногоо идэх болно. Ингээд сайхан амьдарч байсан хоёр эзэн бурхны оршихугаас холдоод алга болчих. Гэм нүгэл дунжаа. Тэгэхээр сатаны хамгийн анхны мэдлэл таашаа байсан бэ гэхээр гэр бүл рүү байсан. Энэ гэр бүлийн хоёулаа унж байгаа. Ганцхан Эва анаагүй, ганцхан Адам анаагүй. Нүгэл Адам хийсэн гэж ярьдаг боловч үндэ энэ хоёулаа хийсэн. Хэрвээ энэ хоёулаа хамт байсан шүү дээ. Хамт байгаад чөтгөрөө харсан бол энэ дайсан ингэж ижин гэж ялгсан бол хоёулаа нийлж байгаа чөтгөрөө хөөчихсөн бол могоогоо нэрсгэд хөөчихсөн бол ийм асуудал болохгүй байхсан. Яг энэ асуудал одоо ч давтагцаар л байдаг. Өдөр болгон шүү. Маш олон гэр бүл хоорондоо хэрэлдэж муудалцаж салан норлно гэж итгэгч гэр бүлийн тухай ярьж байна шүү би.
хэрлэж зогддог. Хажууд нь нөгөө могоо инээгээд алгаад ишээ байж байгаа юм л яг зогдлох юм бол. Тэгэхээр сатааны гар хөл болсон хэрэлдүүлсэн янз бүрийн хатгсан. За тэгээд ухаан хүн залууд нь хүнд нь хин нэгэн уур бухимдал өгдөг, хатгадаг. Хийсэн бүх үйлсэнд дургуур нүрдэг. Янз янзын болж явж байгаа. Нүдэ амын хүртэл хэлсэн ярьсан хүртэл өөрчлөлт харуулдаг. Тэрв дайсан хавдахгүй дайсан гэж дотор зүгээр л байж байгаа. Тэгээд тэр нэг ч нэлээд хэдэн дайсан ч байж магадгүй. Хамт хоолоо хувааждэл, хамт орд өнжлөө хаваалцаад тэгээд байж байгаа. Тэгээд тэрнээсээ болж байнгын хэрүүл гардаг. Тэгээд тэр хэрүүлийг авчирч олохгүй эсвэл салан сарнана гэдэг. Эсвэл нь завхаардаг. Эсвэл нь янз бүрийн болдог. Юу болж байгааг хэлж мэдхгүй. Гол зорилго нь дааснаа мэдэх явдалч бол. Чиний дайсан мах цусны эсрэг биш гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Сатан өнгөөр ярьж байгаа боловч могоо ярьсан боловч хөрхий сатан тэргээр л ярьсан шүү дээ. Могоогоос ашиглаж орчихсон гэсэн үг. Тэгэхээр сатан тэргэлдэггүй байханд бол түүний гар хөл болохгүй бол эзэн бухнаас холдохгүй бол ингээд ихний сэтгэл нь яг үндэ эзэн бухнаас холдож байгаа юм. Тэр энэс болж маш олон сөрөг үр дагавар гардаг гэсэн үг. Эзэн үнээр салалтанд дургуй шүү. Би салалтыг үзэн яддаг гэж Аллах намдаа бичсэн байдаг. Бүр зүгээр дургуй биш үзэн яддаг. Энэ бол маш хатуу үг шүү. Тийм учраас үнээр бурхан аавасаа үнээр Адам Еваар халдж байгаа. Гэтэ хичнээн холдуулсан ч хизээж эзэн Адам Еварыг хооронд нь салгаагүй. Хамтд нь хөөгд явуулж байгаа яг үндэ бол. Тэгэхээр гэр бүлийн хоёр хоорондоо эвтэй байх явдал маш чухал. Мэдээлэл солилцож за энд ийм могоо ингэж ярьж шүү. Хатад ийм яриа төрж гин гэж ярьж явах бол маш чухал. Тэгсэн бол хоёулаа нийлээд чөтгөрөө хөөж ирэх гэсэн үг. Хин ярьж байгаа хин энэ бүхнийг хийж өгдгийг сайн ойлгох явдал чухал. Энэ эмэгтэй чинь тэр чинь гэж хэд эхлэх юм бол тэгээд чи биш вэ гэсэн үг дээ. Тийм болохоор үнэхээр сүнсээ ялгаараа хүмүүсээ тэгээд ямар ч хөдөлгөөлөлт хийдэг, ямар ч пастор ахлагч, ямар ч одоо олон жил итгэж байсан ч гэсэн хамаагүй. Үнэхээр бүхний анхны бүтээл Адам Ева хүртэл хоёр хурдгацсан баа. Тэгэхээр хурдгахгүй тулд эзэн дотор үнэхээр бат суурьтай хүчтэй байх тун гэж би үнэхээр хүсэмжилж байна. Дайсан ялгах тун. Сатан одоо ч гэр бүл рүү дайсар байдаг. Гэр бүл хүчтэй байхад үнэхээр дургуй зүйл сатан шүү. Иесусийн нэрээр үнэхээр таны гэр бүл бат бөх байх болтугай. Иесус Христийн нэрээр.